За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын жишээ зохион холбооноос SPS телевизтэй хамтарсан цуврал хичээлүүд зохиогдоод амжилттай явж байна. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ Монда Актем дээрээс уулзж байна. За миний би Монда Актемын дасгалжуулагч Ариун Цог. Өнөөдөр хамтарч хичээл заах хүн маань их шавь дивизэний алтан цэцэг гэж хөхөстэй дамжирч байна. Өнөөдөр хөлний дасгал, гарын дасгалыг илүү түлхүү орё гэж бодож байна. Эхний дасгал хөлийн дасгал. За эхэлцгээе. За энэ өвдөгний үеийг маш сайн халааж өгөх ёстой дасгал. Тийм учраас халаалтан дээр заавал үеүдээ сайн халаах хэрэгтэй. За энийг хоёр талдаа ээлжлээд 10 удаа, давталт нь 3 удаа орж болно. За 2 3 4 5 6 7 8 9 10. За дараагийн дасгал хүн болгоо байранд амьдардаг болсноос хойш ерөнхийдөө хүмүүсийн уян чадвар маш ихээр алдагдаж байгаа гэж үзэж байгаа миний хувьд. Тэгээд энэ суултыг хийхдээ илүү бүтэн суултаас хийвэл илүү үр дүнтэй. За ерөнхийдөө ингээд яг бүтэн суулт хийхэд хийж чадж байгаа хүмүүс нь ерөнхийдөө ингээд болж өгөл өсгий өгзөг хоёр нь илүү ойрхон байдаг. Чадахгүй байгаа хүмүүс нь өөрсдөө яаж алдаж байгаа вэ гэдгийг мэдхийн тулд ерөнхийдөө энэ бүтэн улан дээр сууж чадахгүй байвал ер нь өөрийнх нь сонголт жоох муу байна гэж ойлгож болно. Болж өгвөл өсгий өгзөг хоёр маш ойрхон байх хэрэгтэй. За энэ дасгалыг сууж усгахыг 10-аар мөн 3 удаа хийе. За 1 2 сууж өгөхдөө маш сайн доошо гүнзгий лав сууж өгөх хэрэгтэй юм дутуу биш. 5 6 7 9 10. За дараагийн дасгал хайчин суулт гэдэг дасгал. Хайчин суултыг хийхдээ муу адилхан хөлийг салгаж тавиад доошо суухдаа одоо энэ урд хөлийн шилб, хойд хөлийн гуй хоёр ийм босоо байх хэвээр. За одоо эндээс хийж үзье. Энэ дасгалыг мөн хоёр янзаар хийдэг. Гэхдээ өнөөдөр хийхдээ хэдүүлээ урагшаа босно шүү. Нөгөө дасгал нь болохоор ийм хоошоо босолттой байдаг. Өнөөдөр бүгдээрээ өвдөг рүүгээ ойрхон урагшаа босч өгнө гэсэн. За энэ дасгалыг мөн нэг хөл дээрээ 10-аас 10-аар 3 удаа орж болно. 7 8 9 10. Одоо үндсэн дасгалуудаа хийцгээе. За жийсцүүд олон төрлийн хамгаалах техникүүд байдаг. Өнөөдөртөө шримп, тэгээд мөн хөл татаж хоошоо өөрийгөө хамгаалж босох. Тэгээд бэрэмболо хийж үзүүлэе гэж бодож байна. За энэ шримп гэдэг дасгал юунд хэрэгтэй гэхээр ер нь ингээ барилдаан дээр өөртөө зай гаргаж өөрийнхөө байрлалыг хадгалах, өөртөө буцааж давуу тал үүсгэхэд маш их хэрэгтэй хэрэг болдог дасгал учраас энэ шримпийг жийсцүүдээр маш их голчилж хийдэг. Тийм учраас энэ дасгалыг бүгдээрээ зөв хийж сурцгаая. За дээшээ харж хөвтөд хоёр хөлөө болж өгвөл өсгийгөө өгцөгтэйгөө ойрхон байрлуулах хэрэгтэй. Гараа зээжиндээ аавна. За эхлээд мост дээшээ бослоо. Ширийн биегч байгаа тал руугаа харлаа мөрөн дээрээ. Одоо эндээс хоёр хөлөө хоошоо жигээд ингээд өөртөө зай гаргаад хамгаалалт авч байгаа гэсэн үг. За дахиад хийж үзүүлцгээе. Бослоо. Нөгөө талдаа явнаа. Хоошоо бөхсөө татлаа. За энэ дэр сайн анзаарах юм бол би яг дасгал эхлэхэд миний тааз энд байсан бол ингээд ширийн бигээ дуусгаад эндээс ингээд холдоод би өөртөө зай гаргаад өөртөө илүү ашигтай байрлал үүсгэх гэж
хийж байгаа дасгал гэсэн үг. Энэ дасгал маань ерөнхийдөө хөвлөө болоод нуруу тэгээ энэ өвдөг шагаа ингээд ерөөсөө бүх үеинд ордог учраас энэ дасгалыг тогтмол хийх юм бол маш илүү үр дүнтэй. Тэгээд мөн уян хатан чанарууд нэмэгддэг юм онцлогтой дасгалууд байгаа. Дасгалаа бүгдээрээ хурдтай хоёр талтай ээжлээд хийж үзүүлье. 1 2 3 4 Энээр ерөөсөө анхаарах ёстой зүйл гэвэл байрнаасаа хөдлөхгүй хийвэл илүү үр дүнтэй гэртээ хийж байгаа учраас мөн болж игэл хөлөө шулуун болгоод ингэж бөхсөө маш сайн хаашаа татах хэрэгтэй шүү. Дараагийн дасгал бол одоо яаж хурдан босох тал дээр илүү хэрэгтэй дасгал. За энэ дасгалыг хийхдээ босгож байгаа талынхаа эсрэг талын хөлийг нуглаад босгож байгаа талынхаа гарыг дэвжээнд тулаад бөхсөө өргөнө. Одоо эндээс хөлөө нуглаад ингэж хоошоо татчих авах гэсэн. Ингээ босно. За нөгөө талдаа ий. За 1 2 3 4. За одоо энэ дээр яагаад би гараа ингэж урдаа хамгаалаад байгаа гэхээр одоо мэдээж миний өрсөлдөгч миний урдаас ирж байгаа. Тийм учраас би энэ өрсөлдөгчөө ингэж зай аваад өөрөө ингэж хоошоо хамгаалж босч байгаа гэсэн үг. За 6 7 8. За энэ дасгалыг мөн гэртээ ихтэлтэй 10-аар 3 удаа хийж болно. 9 10. За одоо эхний хэсэг дээр ерөнхийдөө дандаа хөлийн дасгалууд орсон учраас одоо төгсгөл хэсгээр мөн энэ гар цээжний дасгалыг хий гэж бодож байна. За ингээд сунаалт гэдэг бол ерөнхийдөө гар цээжинд одоо ингээд янз бүрийн төхөөрөмжгүйгээр хийх боломжтой хамгийн сонгодог хамгийн шилдэг дасгал гэж би өөртөө үздэг. За ингээд сунаалтын олон төрлийн дасгалуудыг өнөөдөр хийцгээе. 10-аар 3 удаа сунаалт орно эхний дасгал. За ингээд дасгалаа хийцгээе. Дараагийн дасгал мөн сунаах дасгал. Мөн эхлэн хичээлэгч болон чадахгүй байгаа мөн эмэгтэй хүмүүс маань ингээд өвдгөн дээрээ хийчих юм бол бас хийхэд илүү дөхөм гэсэн үг. За гарыг ингэж зөрүүлсэн байдлаас сунаана. Нэг гарыг жоохон хойно, нэг гарыг жоохон урдаа тавина гэсэн үг. За мөн 10-аар энэ дасгалаа хийнэ. Өнөөдрийн хичээл маань өндөрлж байна. Мундаг их таймдэрээс та бүхэндээ хүрлээ. Энэ дасгалуудаа хийснээр мөн хэрвээ булрах, булчинд хүндүр орох зовирууд илэрх юм бол өвдөж чинь гэж та бүхэн битээ хийхгүйгээр орхигдуулаарай. Хичнээн өвдөж байгаа ч гэсэн давталтаа цөөн болгоод эсвэл амралтаа уртсгаад тэгж хийх юм бол биеийн булраа, булчингийн өвдөлт маань хурдан арилнаа. Тийм учраас та бүхэн буларж ийн өвдөж ийн гэж битээ дасгалаа хийхгүйгээр орхиорой. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Та бүхэнд баярлалаа.